цаанаас сурагчдаа апгрейдийн багш Дэлгэрмаа байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр арсны бүтэц болон түүний дулаан зохицуулгын талаар үзнэ. Бидний бие махбодыг хүрээлэн боорчны олон төрлийн үйлчлэлээс хамгаалах үүрэг бүхий арсыг бид нар үндсэн 3 давхаргатай гэдгээр нь мэднэ. За тэгэхээр хамгийн гадна талын давхаргыг бид нар эпидермис гэж нэрлэдэг байгаа. За эпидермисийн доод талын хэсэг бол жинхэнэ арсны давхарга буюу үүнийг бас өөрөөр дермис гэж нэрлэдэг. Харин хамгийн доодох гүний давхаргыг өөхөн давхарга буюу гиподермис гэж нэрлэнэ. Хамгийн гадна талын эпидермисийн эсүүдийн хувьд гүний хэсэгтээ меланоцит хэмээх эсүүдээс тогтсон байдаг. За тэгэхээр бид наранд гараад нарны хитяган туяаны үйлчлэлээр ультравиолет буюу хитяган туяаны үйлчлэлээр яг тэр эпидермисийн давхрааны гүний хэсэгт меланоцит хэмээх меланин гэдэг пигментийг нөсөөг бий болгодог тэдгээр эсүүд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулснараа бор өнгийн нөсөөг үүсгээд тэгээд бидний арьс борлдог байгаа. За гадна талын хэсгүүдэд үндсэндээ маш эрчимтэй хуваагдах чадвартай эсүүд байдаг бөгөөд хаяа бидний арьс гуйжиж ундаг хуурайшаад ингээд унах үед энэ хэсгийн дундах чийгшил нь алдагдсан байдагтай холбогдолтой байдаг. За жинхэнэ арьсны давхаргад маш олон төрлийн бүтцүүд байрладаг. За жишээ нь үсний уутанцар. За түүнээс дээш салгаалж гарсан үс хамаарах бөгөөд олон тооны цусны судсууд, түүнчлэн мэдрэлийн судсууд хүртэл байрладаг. За мэдрэлийн судсуудын хувьд болохоор шараар цусны судсыг нь хялгасан судсуудыг нь болохоор хүчил төрөгчөөр баялаг цусаа үргэлж байгаа хэсгийг нь улаанаар нүүр сүвчлийн хийгээр баялаг цусаа үргэлж байгаа хэсгийг нь цэнхрээр тэмдэглэсэн байна. За түүнчлэн энэхүү үсний ууд хэсгийн ойролцоо түүнлүү нээгдэж гарсан тосны булчирхай байна. Үсний ууд. За үсний уудан дотроос үсний ширхэг салгаалж гардаг. За тэгэхээр бид нар нөгөө дайвар эрхтнүүд гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр дайвар эрхтнүүдийн хувьд болохоор үс хумс зэргийг арсны давхаргаас үүсэлтэй байдаг учраас дайвар эрхтэндээ оруулж явах жишээтэй. За энэхүү үсний ууданд бэхлэгдсэн нэгэн булчингийн ширхэг байх бөгөөд тэрхүү хэсгийг бид нар шар үс өргөгч булчин гэж нэрлэдэг. За тэгэхээр бид нар хаяа бие арзлаа гэдээ ярьдаг. Хаяад бид нар жоохон даарсан үед бие арзганаад ингээд арсандаа хүрэхээр баг зэрэг ширүүн болсон байдаг тийм ээ. Тэгэхээр тэр үед болохоор шар ус өргөгч булчингууд нь тухайн арсны богино үстэй хамаарах тэрхүү шар усыг нь уг хэсгийг нь татах байдлаар өргөж дээшлүүлж өгдөг байх нь. За тэгээд батгшилт үүсэх үед болохоор яг энэхүү үсний гарсан хэсгийн үсний хажуугаар бактерийн халдвар орж ирээд үндсэндээ бохирдолд орж ирсэн үед энэхүү тосны булчирхай дотор өрөвсөл үүсээд тэгээд түүнийг нь бид нар арсны өрөвсөл буюу батгшилт хэмээн тодорхойлдог байгаа. За мэдрэлийн судсын хувьд жинхэнэ давхаргаас дээшээгээ барагтай бол гарахгүй. За жинхэнэ давхаргын хувьд болохоор байнга ямарваа нэгэн зүйлстэй үргэлжлэж хүрлцэж байдаг учраас бас мэдрэлийн судсууд шууд ил гарчихсан байх юм бол юмд хүрэхтүүдэд их хэмжээний өвдөлт өгөхийг үгүйсэхгүй. За мэдрэлийн судс цусны судсуудыг заасан байна. За энэ хэсэг болохоор вибрац буюу даралтыг
мэдрээд за түүнийг цаашаага мэдрэлийн эрхтэн тогтолцоороо дамжуулдаг хэсэг харагдаж байна. За түүнээс гадна энд нэг хэсэг тайлбарлагдаг үлдсэн байна. За цусны хэлхсэн суцуудтай холбогдсон энэ хэсэг бол хөлсний булчирхай байна. За яагаад хөлсний булчирхай нь тэгвэл цусны суцуудтай холбогдсон байт юм бэ? За энэ нь бидний дулаан зохицуулахад маш чухал нөлөөтэй, үүрэгтэй байдаг. За бид нар халууцаад ирэхээр буюу халууныг мэдрээд ирэхээр хөлсний булчирхайнууд маш идэвхтэй ажиллаад бид процесс солилцоонд үүссэн илүүдл дулааныг тэрхүү усанд шингээх байдлаар дээшээгээ эпидермис хүртэл тэрхүү хөлсийг гадагшлуулдаг байна. За тэгэхээр арсны үндсэн 3 давхарга байдаг байх нь за эпидермис, дермис, гиподермис. За сүүлийн давхарга болох гиподермисийн хувьд болохоор өөхөн давхарга гэж нэрлэсэн. За тэгэхээр фед бол хэмээн нэрлэгдэх олон тооны өөхний эсүүдээс энэ хэсэг нь бүрддэг байгаа. За мэдрэлийн ширхгүүд нь яг эпидермис буюу гадна талын давхрааны доод хэсэг хүртэл байрладаг талаар багш нь түрүү ярьсан байна. За тэгэхээр тэр хэсэгт нь жигэд тархан байрласнараа гаднаас ямар нэгэн өвдөлт өгөх. За эсвэл бэртэл гэмтэл үүссэн нөхцөл тэрхүү эпидермисийн хэсгийн доор талд байгаа. Тэр мэдрэлийн ширхгүүд нь тухайн мэдээллийг хүлээж аваад цаашаага төв рүү тэмүүлэх мэдрэлийн ширхгээр дамжуулаад төв мэдрэлийн систем рүү нэг юм хатгаад ишүү гэсэн сигналыг дамжуулдаг байгаа. За арьсан дээр юм хүрэхэд за өвдөлт биш биднэрт даралт мэдрэгддэг тийм ээ. Тэгэхээр даралтыг мэдрэгч тэрхүү мэдрэлийн ширхгүүд нь арай өөр бүтэцтэй, арай өөр үүрэгтэйгээр оролцдог байна. За тийхүү тэдгээр ширхгүүдийн оролцоотойгоор нөгөө чичиргээг үүсгдэг хэсэг нь давхар ажиллаад тэгээд төв мэдрэлийн систем рүү даралт учирч байна гэсэн сигналыг дамжуулдаг байна. За тэгэхээр бидний арьсанд гаднаас халуун үйлчлэл мэдрэгдэх үед өөрөөр хэлбэл дулаан үүсэх үед дулааныг мэдрэгч мэдрэлийн ширхгүүд тэрхүү дулааныг мэдрээд за энэхүү сигнал нь төв мэдрэлийн системд очингуудаа хөлсний булчирхайнд хөлс ялгаруулаа гэсэн сигналыг дамжуулдаг. За тэгэнгүүт хөлсний булчирхай нь хөлсийг ялгаруулад нүх сүгээр дамжуулаад эпидермис буюу гадна давхрааны гадна тал руу гаргадаг. За тэгэхээр бид их хэмжээний дулаан үүсэх тусмаа бидний биес их хэмжээний хөлс ялгарна. За харьцангуй бага дулаан үйлчлэх юм бол багахан хөлс ялгараад дуусчнаа гэсэн үг байна. Тэгэхээр хөлс ялгарна гэдэг нь бидний бие махбодын дулаан зохицуулахад бүр маш чухал ач холбогдолтой ийм зүйл байдаг. За хөлс ялгардаг учраас бидний биеийн температур тогтмол байдаг. За бид нар гомотерм гэсэн тэрхүү дулааны зохицуулахтай организмуудад хамрах боломж нь энэхүү булчирхайнаас үүдэлтэй байх нэ. За харин эсвэргээрээ хүйтнийг мэдрэх үед гаднаас хүйтэн зүйлээр за магадгүй арьсан дээр мэс тавих юм бол нөгөө хүйтнийг мэдрэгч эсүүд тэдгээр хүйтэн байна гэсэн сигналыг хүлээж аваад цааш нь дамжуулдаг. За өөрөөр хэлбэл нэг л төрлийн мэдрэлийн ширхэг байхгүй, даралтыг мэдэрдэг, өвдөлтийг мэдэрдэг, халууныг мэдэрдэг, хүйтнийг мэдэрдэг олон төрлийн мэдрэлийн эсүүд бидний тэрхүү жинхэнэ арьсны давхаргад байна гэсэн үг байна. За тэр нь хэсэг нь тэрхүү хүйтнийг мэдэрлээ гэсэн сигналыг дамжуулаад төв рүү тэмүүлэх мэдрэлийн ширхэг рүү дамжуулж өгнө. Төв мэдрэлийн системд тэрхүү мэдээлэл очсноороо за шар усыг өргөө гэсэн сигналыг дамжуулна. За тэгэхээр нөгөө шар ус өргөгч булчингууд нь усны уг хэсгийг татаад ингэснээрээ арьсны дээд хэсэгт бага зэрэг төвгөр үүснэ. За ингээд нөгөө бие дээрх шар уснууд маань босож ирдэг байгаа. За бидний хувьд хүн төрөлхтний хувьд хувцас өмсдөг болсноос үүдээд энэхүү шар уснууд төдийлөн дулаан зохицуулахад тийм ч чухал үүрэгтэй байха болсон. За гэхдээ та бүхэн байгаль дээр байгаа олон төрлийн хөгтөн амьтан за эсвэл шуудыг ажиглах юм бол тэдгээр амьтад өвлийн хүйтэн цагт тэрхүү хүйтэн салхины урсгалыг тодорхой хэмжээнд сааруулахын тулд за нохой за эсвэл болжмор үсээ өрвөөлгсөн байдалтай явж идэг тийм ээ. Тэгэхээр тэрхүү үзэгдэл нь мөн л өргөгч булчингуудын тусламжтайгаар өдөн эсвэл ус нь өргөгдөөд
хүйтэн агарын урсгалыг сааруулж байгаа нэг дулаан зохицуулгын физиологийн үйл явц байх нэ. Бидний бие махбодын арьс нь 3 үндсэн үе давхартай байх нь. За тэдгээр нь бүгдээрээ өөр өөрсдийн бүтэцтэй, өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг байх нь. За энэ хэсгээр багш нь сүүлийн хэсэг болох өөхөн давхаргын үүргийг тайлбарлаад өнөөдрийн хичээлээ өндөрлөнө. За тэгэхээр өөхөн давхаргын хувьд ихэнх амьтад дээр мөн л өвлийг өнтэй давхад нь маш чухал үүрэгтэй болж цохилддог. За гэвчиг хүн төрлөختөн хувцс өмсдөг болсон түүнчлэн орон байранд амьдардаг болсноос үүдээд өөхөн давхаргын үүрэг нь явандаа ингээд алдагдаж ирж байгаа. Тэрхүү үүргийг нь бид нэр гүйцэтгүүлэхгүй байгаа. Тэгэхээр энэхүү өөхөн давхарга нь дулаан зохицуулахад маш чухал үүрэгтэй гэсэн үг. За магадгүй мал сүргэн зун болон намрын цагта хангалттай хэмжээнд идэж тижээлээ аваад өөхөн давхаргаа зузаан хоримтлуулж чадах юм бол тухайн мал хавар болоод өвөл болоод за бүх одоо тэрхүү хүйтэн сэрүүн уур амьсгалыг энэхүү зузаан өөхөн давхаргынхаа тусламжтайгаар өнтэй давах боломж нь бүрдээд тэгээд хавар болоод ирэхээр нөгөө өөгч нь задрах бол бүртээ энерги үүсгээд ус үүсгээд нөгөө амьтныг тодорхой хугацаанд одоо тэрхүү хүйтний үйлчлэлээс хамгаалж өгнө гэсэн үг. Ингээд хавар болоод дараагийн өвс тижээлээ олох хүртлээр одоо онд мэд орно гэж бид нэр ярьдаг тийм ээ. За ингээд хавар болоод ирэхээр дахиад шинэ ургамлууд ургаад тэгээд дахиад өөхөн давхаргаа бүрэлдүүлэх энэ үйл ажиллагааны явагддаг. За дулаан зохицуулгын үүрэгтэйгээс гадна өөхөн давхаргын хувьд физик буюу механик үйлчлэлээс хамгаалж өгөх үүрэгтэй байдаг. Жишээ нь магадгүй зузаан өөхөн давхаргатай хүн байх юм бол физик үйлчлэлээр буюу одоо механик үйлчлэлээр хүчтэй цохих үед ясны эд нь хуурах, гэмтэх, бэртэх, доторх одоо булчингийн эд нь гэмтэх магадлал нь илүү бага байна гэсэн үг. За харин маш бага нэмгэн өөхөн давхаргатай хүн байх юм бол за мал амьтан дээр ч үсэн адилхан маш нэмгэн өөхөн давхаргатай байх юм бол ясны хуурах магадлал нь илүү өндөр байна гэсэн үг байна. За бид өнөөдрийнхөө хичээлээр арьсны гадна талын одоо хочуур эд буюу эпидермисийн талаар үзэж судлаа. За үндсэн 3 хэсгүүд болон тэдгээр нь бидний мэдрэх үйл ажиллагаанд, дулаан зохицуулгын үйл ажиллагаанд ямар байдлаар оролцдог талаар та бүхэн өөрсдийн гэсэн мэдлэгтэй болсон байхаа гэдэгт итгэж байна. Дараагийн хичээлээрээ өөр эргэтэн тогтолцоогоор эргээд уулзцаая.